За сайн байцгаана уу? Оройны мэнд. За өнөөдөр би хоёр төрлийн хоол хийх гээд ороод ирлээ. Нэг нь dessert cake, нөгөөх нь болохоор ийм бүрэнхийн махтай паста, нөгөө гоминтой улаан соостой гоминтой хоол хийн. Хүүхдүүдийн дуртай ээж аауд бас амархан хийж болох юм 30 минутын хоёр өнөөдөр хоол зааж өгье. За өнөөдөр би салаад мастерын машина хэрэглээд кейк хийн. Би энэ кейкийг сая нэлээд viral одоо энэ carrot cake гэдэг social media дээр яваад байгаа харагдсан. Тэгээд би энийг салаад мастер дээр амархан калори арай багтай, арай жоохон эрүүл болгоод хийж болох юм байна гэд. Тэгээ би энэ рецепиг нь бичиж аваад тэгээд рецепиг нь яаж би жоохон солиод одоо илүү жоохон эрүүл болгоод салаад мастер дээр амархан 20-25 минутын дотор яаж кейк бялуу яаж хийж болохыг өнөөдөр та нарт зааж өгье. За энэ дээр болохоор 2 аяга гурил гэсэн ба. За би 2 аяга гурилыг нэг аягийг би зүгээр жирийн цагаан гурилаар яаж байгаа. Энэ нь болохоор зүгээр юугийн Costco-гийн organic unbleached all purpose flour гэдэг ийм гурил байгаа. За харин нөгөөх хоёр дахь аяга юугийн гурилыг нь болохоор би талаар хагасын энэ millet шар будагаар хийсэн гурилаар тэгээд киноагаар хийсэн flour гэдэг ийм гурилаар орлсон байгаа. Арай жоох эрүүл болгох гээд. За тэгэхээр би ингээд 2 аяга гурилаа энэ дотор хийцэн байгаа. За энэ дээр бас юу хийх хэрэгтэй вэ гэхээр 2 халбаг, 2 жижиг халбаг baking powder. За энэ бас энэ миний авдаг брэнд baking powder бас алюминиум байхгүй ийм baking powder байгаа. За энээс 2-ыг хийгсэн байгаа. За би тийм болохоор жижиг халбгаар 2 baking powder нэмлээ. За тэгээд энэн дээр ахаад 2 халбаг cinnamon гэсэн байна. За 2 халбаг cinnamon. За би энэ organic Saigon cinnamon гэдэг энэ бас Costco-д байдаг ийм cinnamon хэрэглэж байгаа. За энээс 2 халбагыг за ингээд 2 халбаг cinnamon хийсэн. За тэгээд энэн дээр 2 өндөг хий гэж байгаа. За одоо би 2 өндөг хаглаад хийгээд окей. За 2 өндөг хийлээ. За би гараа хурдан угаагаад юу яач. За 2 өндгөө ичгсэн. За тэгээд энэн дээр мэдээж carrot cake болохоор луу хийгсэн ба 2 аяга 2 cups of carrots гэсэн мэт. Тэгэхээр 2 аяга луун гэж байгаа. За тийм болоо би энэ салаад мастерын машиныхаа 1 номерын хутган дээр энэ бүтэн 1 луун ингээд хэрчээд хийн. За энэ ерөнхийдөө болох бах. Энэ бол хангалттай 2 аяга луун болсон бах. За тэгээд луунгаас гадна энэ ч юу гэсэн байгаа. Нэг аяга vegetable oil гэж байгаа. Тэгэхээр тос нэм гэж байгаа тийм үү. Тэгэхээр би өнөөдөр энэ кейкэнтэй тос хийхгүй. Тос гэдэг маань айгүйх калори нэмдэг. Тийм болохоор одоо энэ хүмүүс одоо ингээ кейк гэдэр итгэхэр тийм үү таргалаад байна гэдэг те. Тэгэхээр би энэ калорийг хасахын тулд би энэ тосны оронд жимс ногоогоор орлуулна гэсэн. Тэгэхээр нэг аяга юуны тосны оронд би жимс ногоогоор орлуулна гэсэн. Окей. За би жоохон зукини хийн. За зукини хийгээд тэгээ би энэ celery хийж байгаа. Celery гэдэг маань
2 ийм жижиг шиг celery. За celery хүмүүс идэх дургу байдаг, яадаг бол жоохон гашуу амттай байдаг. Тэгэхдээ манай энэ салат мастрын машинаар ингээд нэг номер дээр ингээд хэрччихээр энэ гашуун болгодог энэ утасраг энэ хэсгийг ингээд салгаад өгдөг ба. За энэ утасраг хэсэг маань бас хэрвээ бид нэр ингээд жижиглэхгүй эсвэл энийг авахгүйгээр идчих юм бол ходоодонд одоо төгжрөл учруулах аюултай. Тийм болохоор энийг эсвэл энэ хальсыг ингэж одоо ингэж авах хэрэгтэй, эсвэл их жижигхэн хэрчиж хэрэглэх хэрэгтэй шүү, окей? За би 2 ширхэг жижиг болохоор 2 celery хийчихлээ. За ингээд бас энэ celery-ийнхаа нуцыг ингээд салгаад өгчлөө. За дээрэс нь бас би 9 чихэр их хийхээ оронд энчээ бүр 2 кап 9 чихэр гэж байгаа. Би 2 кап 9 чихэр хийхгүй, би 9 чихэрний оронд энэ алим хийгээд тэгээд би энэ coconut sugar гэдэг энэ coconut sugar бүр 3.1 юугаар аяга sugar хийнэ гэсэн. Тийм болохоор их бага 9 чихэр хийж байгаа. За би тийм болохоор энэ coconut sugar 3.1 юунаас хийгээд цагаан 9 чихэр шим coconut sugar хэрэглэж байгаа. Тэгээд бусад 9 чихрийг би энэ алим нэмж чихэрлэх тэр амтыг нь гаргаж өгнө гэсэн. Окей. За ингээд жижиг алимны талан л гэсэн үг байхгүй юу? За ингээд алимаа хийчлээ. За гар ийшээ хийгээд зүсэхгүй. Буцаагаад эргүүлээд гадна наалцсан юм авахд зүсэхгүй. Окей. Тийм болохоор энэ ийшэл гар хийж болохгүй. Тийм болохоор гар дандаа 45 градус дээр энэ хурууга дандаа энэ юун дээр энэ таган дээр нь ингэж тавьж ингэж барьж гараа хамгаалах хэрэгтэй шүү. Окей. За зукини хийсэн, celery хийсэн, алим хийсэн. За дараачих нь юу вэ гэхээр walnut нэг аяга walnut самар хийгсэн баха. Walnut гэдэг одоо монголоор юу гэдэг мэдэхгүй байна. Яг ийм нэг хүний тархи шиг ийм хэлбэртэй ийм самар. Тэгээ би энийг нэг аягыг ингээд хутгаар зөвөр жоохон жижиглээд ингээд бэлдээд тавьсан байгаа. За энэ байна. За энээсээ би хийлээ. Самраа хийлээ. За тэгээд нэг аяг юу гэсэн байгаа. Chocolate chips гэсэн байгаа. Би өнөөдөр би сая Австралид явж байхдаа би Barossa Valley гэдэг Австралийн өмнө зүгт явж байсан чинь тэдний одоо хамгийн одоо нэртэй шоколадны үйлдвэр гээд Melba гэдэг ийм брэнд дэлгүүрт нь очиод би ийм dark chocolate chips авсан байгаа. Тэгээд тэрийг нэг жижиг аяг cup measure гээд ингээд дундуур нь жоохон нэг хэрчээд ингээд болгосон байгаа. За ингээд шоколада хийчлээ. За одоо энийг зүгээр сэрээ барьж агаад сэрээгээр холиод болоо гэсэн үг. Окей. За өнөөдөр бид нэр өөрийнх нь энэ рецепиг нь болохоор духовкнд 1 цаг болгох гэсэн байгаа. Би өнөөдөр духовк хэрэглэхгүй шууд пилетгэн дээрээ 1 цаг биш нэг 20-с 25 минутын дотор энэ кекийг өнөөдөр болгоно. Тийм болохоор та нар яаж амархан салат мастер дээр яаж амархан кейк болж байгаа вэ гэдгийг өнөөдөр би та нарт үзүүлээд манай салат мастрын тогоотой айлууд байх юм бол энэ кейкийг хийж үзээрэй. За би эхлээд жоохон зуурж үзэж байгаа шингэн нь хэр вэ гэдгийг харж агаад би нөгөө нэмж шингэн хийх гээд яад үл би нөгөө нэг аяг тос хийгээгүй тосны оронд дандаа жимс ногоо хэрглэж байгаа учраас би жоохон алимнасаа ахиад хийгээд окей. Алимыг бүр ингээд мүлжчихсэн юм шиг бүр ингээд манай салат мастер дээр ингэж хэрчиж болно шүү, окей. За ингээд алимаа жоохон нэмээд хийчлээ. Жоохон арай шингэн арай бага байх шиг байна. Тийм болохоор би
Дээрээс нь жоохон ахаад зукини ич. За ерөнхийдөө болно. Энэ бол хангалттай. Кейк хийж хахад бас нөгөө та нар дэндүү бас шингэн зуурж болохгүй. Яа гэвэл нөгөө устдаад нөгөө юу яагаад байдаг? Айгу удаан болох гээд байдаг. За ингээд нэлээд их ногоо жимс хийсэн ийм эрүүл кейк болох гэж байна. За энэ рецепиг би сошиал медиа дээр энэ инфлюенсерүүд хийгээд ахаар нь хараад рецепиг нь олоод, жорыг олоод, за би энийг ерөөсөө салаад мастрын аргаар арай жоохон эрүүл болгоод хийгээд тосыг хасаад, чихрийг хасаад те элсэн чихэр гурил мөрлийн арай өөр юмар юу яагаад. За ерөнхийдөө болчлоо. За би энийг одоо яаж болгох вэ гэхээр за би гараа угаагах. За энийг юунд болгох вэ гэхээр би энэ манай салаад мастрын 2 квартны ийм жижиг 2 литрийн жижиг тогоондоо болгоно. За энийг би духовкнд хийхгүй гэсэн те. Духовкнд хийхгүй пилеткэн дээр их баг гал дээр одоо пилеткний одоо ингээд 1-ээс 10 байх юм бол 2-3-ын хооронд гэсэн үг, окей? Тийм баг гал дээр би тэгээ ийм тос цацдаг тос жоохон түрхэж өгөө. Мэдээж энэ чинь гурилан бүтээгдэхүүн юм чи жоохон наалдах бах. Тийм болохоор ингээд доор нь жоохон тос цацаж өгөөд, окей? Энэ бол бараг нэг жижиг халбагны 3-ны 1 ч хүрэхгүй тийм тос байгаа, окей? За тэгээд би нөгөө бэлдсэн гурилаа зуурсан гурил минь одоо ийм болсон байна. Одоо ингээд кейк хийхэд бэлэн. За тэгээд би энэ 2 литрийн тогоонд шууд юу яагаад кейкээ хийчлээ. За манай 2 литрийн тогоо байхгүй айл байх юм бол өөр бүх төрлийн тогоондоо яг адилхан энэ аргаар хийж болно. За 3 байгуул 3, 4 литр байгуул 4 литрийн тогоо. Манай энэ электрик юу авах юм бол хайруулын тавг байх юм бол манай будаа агшаагчин дээр хүртэл энийг ингээ хийж болно. За хэрвээ электрик юм уу будаа агшаагчин дээр манай электрик цахилгаан тогоо эсвэл будаа агшаагчин дээр хийвэл 275 градус дээр тохируулаад тэгээд кейкээ хийж болно, окей? За би ингээ кейкээ юу яачлаа? Тагийн таглалаа. За би одоо ингээ пилетийн дээрээ за жижиг тогоо мэдээж жижиг гал дээр, том тогоонууд том гал дээр байх хэвээр. Тийм болохоор энэ жижиг тогоо учраас би өөрийнхөө пилеткний хамгийн жижиг тойргон дээр аваачаад ерөнхийдөө 2-оос 3-ын хооронд айгүй тийм low их баг гал дээр энийг болгоно гэсэн, окей? Oops. За тэгэхээр бүр low дээр их баг гал дээр 2-оос 3-ын хооронд шүү. Тийм үү? Тийм болохоор пилетик болгон өөр янз янзын хүчтэй байдаг. Тийм болохоор ерөнхийдөө хамгийн бага гал ч одоо 1 юм уу 2 байх юм уу тий? Нэг 2-оос 3-ын хооронд medium low гэсэн үг. Одоо тийм болохоор их бага гал дээр энэ болж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр духовк хэрэглэхгүй байна гэдэг чинь духовкгүй одоо манай Чикагод бол нэлээд халуун 100-ны халуун болчихсон. Тэгэхээр бүтэн гэрээ чинь халаагаад авахгүй, газ өрөхгүй, тэ тог өрөхгүйгээр 20 минутын дотор шууд пилеткэн дээрээ ингээд амархан ямар ч илүү дутуу ингэж гэрээ тэр чигээр нь халуун болохгүйгээр гоё кейк хийх боломжтой. Тийм болохоор жорон дээрээ болохоор 1 цаг овен дотор энэ духовкын дотор 1 цаг болгох гэсэн маа. Бид нэр энэ кейкийг 1 цаг болгохгүй нэг 20-оос 25 минутын дараа бид нэр зүгээр хутга дүрж үзээд хутга хэрвээ цэвэр гарч ирж байгвал болцсон гэсэн үг, окей? За тэгэхээр дараагийн хоолнд оръё. Одоо кейк болж байгаа хооронд би хүүхдүүдтэй өнөөдөр бөөрөнгийн махтай паста яаж хийж амархан хийж болохыг би та нарт өнөөдөр зааж өгье. За өнөөдөр би энэ манай энэ цахилгаан хайруулын тавга 400 градус дээр халаацсан байгаа. За хэрвээ та нар ингээд сонсох юм бол энэ дотор юм шингэн дуурж байгаа. За энэ шингэн маань юу вэ гэхээр энэ 2 тогооны маань энэ ёроолынх нь 2 төмөрний дунд тос байгаа. Тэр тос ямар үйлчилгээтэй юм бэ гэхээр тэр тос бол хаашааж гарахгүй, урсаж гарахгүй, солихгүй. Миний одоо энэ электрик скиллэд 20 жил болцсон ерөөсөө ямар ч эвдрэл гараагүй. Тэр чигээрээ тос нь хэвээрээ байгаа. Тэгэхдээ энэ тос яаж байгаа юм бэ гэхээр энд вэ нү бүх тогоо чинь жигэд
одоо 400 градус дээр юм уу 300 градус хэдэн градус дээр яг жигэд халж байна гэсэн. Жигэд халж байгаа болохоор энэ хоолндоо бид нар ямар ч тос хийхгүй, ус хийхгүй хоол хийх боломжтой. Окей. За би ингээд тоогоо халаагаад ямар ч одоо юу хийгээгүй, тос мос юу ч хийгээгүй. Би шууд энэ түүхий бисаа өөрөө нөгөө татсан хоньны махыг зүгээр сонгон сармис жоохон давс перц хийгээд ингээд бөөрөнгийн мах хийсэн байгаа. Тийм болохоор эхлээд би бөөрөнгийн махааныг хагас болгоод жоохон шарж өгөөд за тэгээд бөөрөнгийн махааныг 5 минут болгоод тэгээд дээрээс нь шууд түүхий гомон паста соосо бүгднийг хэрэглээд тэгээд райс нэг гэдэг одоо манай будааны одоо будаагшах тэр юун дээр одоо баг будаагш манайх райс 1 райс 2 гэсэн 2 сеттинг байгаа манай энэ электр тогоонууд дээр. Тэгэхээр би райс 1 дээр тэгэхээр райс 1 гэдэг маань ерөөсө 20 минутын дотор болно гэсэн үг, окей. Тэгэхээр би энэ түүхий гомонгоо тусдаа буцалгаад махаа тусдаа ингээд соосоо тусдаа гихгүйгээр бүх юм нэг тогоонд хийнэ гэсэн үг, окей. Тэгээ их амархан хурдан ямар ч илүү дутуу одоо хөдөлгөөн хийлгэхгүйгээр айгүй амархан болно гэсэн үг. За би юу яах соус юугаа хийх халбгаа аваадах. За ингээд энэ махны энэ юу маань бөөрөнгийн мах маань одоо ингээд би нэг эргүүлээл болоо. Би юугаар эргүүлэх вэ? За хэрвээ манай салат мастрын ийм Turner манай ийм хусуур байгаа айлууд байх юм бол нэгдэж байгаа манай энэ хусуур аюу гоё. Шууд ингээд юу яагаад юм эргүүлэхэд аюу урамтай. За ингээд бөөрөнгийн мах хоёр талаас нь ингээд шарчлаа. Ерөөсөө 5 минутын дотор, окей? 5 минут ч бараг болоогүй байна. За ингээд энэн дээр би одоо юу хийх вэ гэхээр би өнөөдөр манайх нөгөө манай энэ паста дуусч байгааг мэдсэнгүй манай хүүхдүүдийн дуртай паста. Тэгээ одоо жоохон илүү юугийн зүгээр юм спагетти ийм зүгээр нарийн гомонгоор зүгээр орлоод өнөөдөр жоохон хоёр өөр гомонтой хийх гэж. Гэхдээ яг зүгээр яахчихгүй. За ингээд би түүхий гомонгоо сая хийчлээ. За энэн дээр би бас ахаад энэ гомонгоосоо хийн. Миний нөгөө энэ гомон хамаагүй бага болохоор ахиж нэг өөр гомон хийх болохгүй. За ингээд гомонгоо хийгээд энэ түүхий гомон шүү. Ерөөсө болгоогүй, буцалгаагүй түүхий гомон байгаа. Окей. За ингээ гомонгоо тавиад за болчихлоо. За тэгээд энэ гомон дээрээ би юугаа хийн? Пастаныхаа соосыг хийн. Пастаныхаа улаан соосыг хийн. За би тоомост яг ингээд жоохон ойртуулад үзвэл. Тэгэхээр би ингээд бөөрөнгийн махаа хоёр талаас нь шараад шууд дээрээс нь энэ түүхий энэ гомонгоо хийсэн байгаа. Окей. За ингээд түүхий гомонгоо хийгээд дээрээс нь би зүгээр ийм маринара соус улаан ийм маринара соус хийгээл за би юугаа зайлангаа шилээ зайлангаа би зүгээр нөгөө сая ясны шүл гаргасан байгаа. Тэр ясны шүлөөрөө за манайхан лайв явж байгаа шүү. Тийм болохоор заримдаа жоохон асуудлууд гарна. За тийм болохоор би ингээд арай жоох усыг нэхтүүлчихлээ. За яах.
Одоо дүрс. Ингээд хийгээд юугаа хийгээд за би энэ хавьяа жоохон тогоон дээр сая нөгөө шөлөө нэлээд дүүрэн байсныг мэдэхгүй шууд юу ятсан чинь жоохон асгарчлаа. За асуух юм байгвал бичиж болно шүү, окей? За тэгээ би одоо энийхээ тагийг таглаад тэгээд залгуураа гаргаж ирээд оф хийгээд 400 дээр байсан шүү дээ, тийм үү? За одоо ингээд температур дээрээ дараад rice 1 гэдэг маань 1 аяга будаа гэсэн. 1 аяга будаа биш, өнөөдөр бид нэр будаа хийхгүй. Зүгээр гоймонгоо будаа гэж бодоод rice 1 гэдэг хурдан болдог одоо ганцхан аяга будаа чанахад зориулсан энэ сеттинг дээрээ юу яагаад тавиад тэгээ одоо энэ будаа яадаг сеттинг маань өөрөө температураа дээшээ доошоо тохируулаад бүх юмаа өөрөө хийгээд тэгээд автоматар өөрөө болсныхан дараа унтраад тэгээд 150 градус дээр зогсчихно. За яг болохынхаа өмнө ингээ 20 минут дутуу ахаас ингээд тоолоод эхэлдэг 18, 19 те 17, 15 гэдэг ингээд доошлоод эхэлдэг. Тэгээ 1 минут үлдээд 1 минутанд дуусныхаа дараа 150 градус дээр зогсчихдаг. Тэгэхээр 150 градус дээр зогсож байна гэдэг маань ерөөсөө халуунаа бариад одоо keep warm гэсэн үг. Халуун бариад хоолчин халуунаараа 12 цаг одоо барьж чаднаа гэсэн үг. Манай энэ тогоонууд 12 цаг одоо ингээ халуунаа барих чадвартай. Тийм болохоор тэгээд гадагшаа гараад ирэхэд буцаад ирэхэд одоо юу яхад амар гэсэн үг. Одоо жишээл хүүхдүүдээ сургуулаас нь авчаа те хүүхдүүдээ паркнд тоглуулчаад буцаад хүрээд ирэх чинь хоолчин бэлэн халуунаараа өөрийг чинь хүлээж яана гэсэн. Яг ингээ автоматар цаг юугийн тохируулгыг тавьсан болохоор өөрөө автоматар дууссныхаа дараа өөрөө унтраад тасраад тийм болохоор ингээд одоо гэрт гал гарна аюултай тийм юм ямар ч асуудал байхгүй гэсэн үг. Окей. За би энэ дээр нэг жоохон юу яачих. Жоохон юун дээрээ пастан дээрээ жоохон ногоон хулуу, жоохон зукини ич. Хүүхдүүдэд бас нэг экстра айл болохоор ямар нэгэн аргаар тийм үү юун дээр хоолндоо төрлийн янз янзын ногоонууд хийж баяжуулж жоохон ч гэсэн олон төрлийн ногоонууд одоо хүүхдүүдтэй идэх аргачлалуудыг би бас энэ хоолны хичээл дээрээ заагаад байгаа бас тэр гэр бүлдээ аль болохоор олон төрлийн ногоо яаж амархан идүүлж болох вэ гэдэг аргуудыг чинь би бас зааж өгöd байгаа. Тийм болохоор би сая 2 номерын салаад масын 2 номерын юун дээр хутган дээрээ сая жоохон ногоон хулуу хэрчээд ингээд энэ пастан дээрээ тийм юун дээрээ гомтой хоолн дээрээ жоохон хийчлээ. Окей. За та нар бас анзаарж байгаах би өнөөдөр сая хэрцсэн луун болон энэ юу маань хулуу ерөөсөө арилгаагүй байгаа. Би ерөөсөө ногоонуудаа арилгаагүй угааж цэвэрлээ шууд хэрэглэж байгаа. Яагаад би ногоогоо арилгахгүй байна гэхээр энэ яг энэ хальсан дотор болон хальсны доор ерөөсөө нэг 2-3 мм-ийн доор яг одоо энэ ногооны чин одоо шимт хижээл, витамин, минерал, дээрэс нь файбер тэр эслэг юу тэр дотор явж идэг. Тэр юу яадаг вэ гэхээр хүний гидс ходоодыг одоо гөрүүлзэх тэр юуг нь идэвхжүүлж өгдөг тэр файбер гэдэг тэр шимт хижээл маань одоо өтгөн гарахад илүү амархан өтгөн гаргана биенээс хор гадагшлуулахад файбер заавалчгүй байх хэрэгтэй. Тийм болохоор бид нар одоо яагаад нөгөө ходоод гидсний асуудалтай өтгөн хатдаг гэдэргээ тийм асуудалтай хүмүүс байх юм бол заавал одоо ногоо жимсээ ингээд хальстай идчихэж байгаарэ. Окей, хальсыг арилгахгүйгээр хуурга муурга шүл мүл бүх юмдаа хальстай ногоонуудаа хэрчиж хийж идчихэж байгаарэ гэж хэлмээр байна. За дээрэс нь би кек шалгаалтгая. Миний кек юу болж байна? За кек ерөнхийдөө тогоомон халуун кек болж байна. За би бас өнөөдөр түрүүн энэ яаж нөгөө нэг энэ манай будаа агшаагчин дотор миний стори үздэг хүмүүс байх юм бол би өнөөдөр ингээд яс чанаад ясны шүл гаргасан байгаа. За ингээ 2 цагийн дотор ингээ будаа агшаагчин дотроо би өнөөдөр яс чанаад гой шүл гаргасан ба.
За би 7 хоногт ерөнхийдөө ядахтаа нэг удаа шүл гаргадаг. Тэгээд энэ шүлийгээ би дараа нь жижиг ийм юуны савнуудад хийгээд ийм шилийн ийм контейнерууд хийгээд тэгээ хөлдөөгчөндөө хөлдөөчдөг байгаа. Тэгээд энийгээ дараа нь 7 хоногийнхаа дундуур амархан шууд хөргөчнөөсөө гаргаж ирээ шүлчин бэлэн. Энэ шүлэн дотроо шууд жоохон мах, жоохон ногоо хэрчиж хийгээл ногоотой шүл бэлэн. Тийм үү? Жоохон лавшаа имээр байгвал маха ногоогоо гурлаа хийлээ шүл бэлэн. Шүл ерөөсөө нэг 15-аас 20 минутын дотор шүл бэлэн болчихдог. Тэгэхээр ингээд өдөржиндөө ажиллаа хийж байгаа тий орой ирээд хурд нэг айтаахан тижээлэг гой хоол идмээр байх юм бол одоо ингээд ийм шүл гаргаад тавьчих юм бол манай энэ будаа агшаагчин дээр айгүй амархан хурдан шүл гаргаж болдог байгаа. За миний өнөөдөр би сторинуудад оруулсан байгаа та нар миний сторинд ороод үзэж болно. Дээрээс нь манай Salad Master Mongolia USA page дээр би бас видеог нь оруулсан байгаа. Та нар ороод үзээрэй. Тийм болохоор энэ ганцхан будаа агшаагч биш. Будаа агшаахаас гадна энэ дотор шүл хийж болно, энэ дотор плов хийж болно, гуляш хийж болно, кейк хийж болно, тараг бүрж болно. Юу л бол ерөөсөө энэ байхад галтгон хэрэггүй. Энэ дотор духовкнд хийдэг бүх юм, пилеткэн дээр хийдэг бүх хоолуудыг энэ дотор хийж болно гэсэн үг, окей. За тэгээд би өнөөдөр энэ дээр шүл гаргасан байгаа. За өнөөдөр энэ кейкний маань жорн дээр жор бас их юу яахад одоо хүмүүс нөгөө нэг кейк хийн тэгэхээр аюу их ажиллагаатай амар одоо хэцүү гэж бодоод байдаг. Тэгээд дэлгүүрээс авах нь илүү амар юм шиг санагдаад байдаг. Хэрвээ яг юу идж байгаа мэдмээр байна. Эсвэл ингээд идж байгаа кейкээ илүү жоохон эрүүл, калори багтай, эсэн чихэр багтай, өөрөө одоо ингредиентүүдэд дотор нь хийж байгаа юу орж байгаа гэдгээ мэддэг те. Илүү эрүүл мэндэд анхаардаг хүмүүс байх юм бол манай ингээд Salad Master-ын тоогоон дээр ерөөсөө шууд пилеткэн дээр 20-25 минутын дотор кейк хийх боломжтой. Бүх төрлийн кейкнүүд хийж болно. Тийм болохоор миний YouTube channel дээр миний өмнө нь хийжсэн кейкнүүдийн бас видеонууд байгаа. Тийм болохоор та нараас манай YouTube channel руу ороод тэр юунуудыг яаж одоо кейк амархан хийж болдгийг би тэрэн дээр зааж өгсөн байгаа. За би кейкээ хараадах. Кейк маань болж байна. За ногоо маань паста маань энэ ч болж байгаа. За тэгээ өөрөө энэ ч дээшээ доошоо юугаа тохируулаад хоол маань болчихно. За тэгээд би энэ хооронд одоо өөр хийх юм байхгүй. Энэ хооронд би гэрээ эзэгтэйнүүд яаж болох вэ гэхээр гэр орноо цэвэрлж болно тий аяг шангаа угааж болно. Энд ч галтоонд ингээд зогсоод ингээд юу яагаад хараа зогсоод ах ямар шаардлага байхгүй. Бүх юм одоо ингээд тааруулаад юу яатсан байгаа болохоор тохируулсан, галаа тохируулсан, цагаа тохируулсан байгаа учраас бүх юм одоо ингээд өөрөө бараг хоолоо хийгээд ингээд бэлэн болчихно гэсэн үг, окей. За би энэ одоо хэдэн минут байгаа дээрээ хоол болж байгаа хоорондоо би бас хүмүүсээс ирдэг одоо асуултууданд бас хариулъя гэж бодоод энэ хэдэн минутыг бас ашиглаад хэдэн хүмүүсийн асуултууданд хариулъя. За энэ Salad Master-ын машинтай энэ ногоо ирчигчтэй айлууд энэ номер нь хаана байгаа юм бэ? Номероо яаж энэ 1 2 3 4 гэж яриад байгаа. Энэ номер нь хаана байгаа юм бэ гэхээр энэ хутганы чинь артлын энэ юун дээр 1 2 3 4 5 гэд 5 номерууд нь энэ артл дээр байгаа шүү, окей. За энэ дээр нь номер нь байгаа. Тийм болохоор манаас нэгээс 5 төрлийн хутга байгаа. 1 2 3 4 5 гэд. За нэг нь хамгийн жижиг, 5 нь хамгийн том хэрчилтүүд хийдэг байгаа. Тийм болохоор та нар энийг за би бас одоо жоохон энэ зукини үлдсэн байна. Энэ дээрээ би та нарт бас жишээ олгоод энэ юунууд ямар төсөлтүүд гардыг бас үзүүлж болно. За хоёрдугаарт бас нэг асуулт ирдэг юунууд юу вэ гэхээр одоо энэ хонх ямар учиртай юм бэ? Энэ хонхоо яаж тааруулах ёстой юм бэ? Энэ хонхонд ямар учир байгаа юм бэ? Энэ яадаг юм бэ гэдэг байгаа тийм үү? Манай тогоо олгон ийм хонхтой. За энэ хонх болохоор тогооны чинь доторх температурыг хэмжиж байгаа одоо шимт хижээлийг чинь хамгаалагч гэсэн. За яагаад хамгаалагч хийж байгаа юм бэ гэхээр манай энэ тогоон доторх температур чинь 87 градус болоод эхлэхээр энэ хонх дугарч эхэлж байгаа. Энэ хонх яагаад дугарч байгаа юм бэ гэхээр галчин одоо хангалттай өндөр температур дээр болчлоо.
одоо галаа багсах гэсэн тохио. Галаа багсах гэж яагаад галаа багсах гэж байгаа юм бэ гэхээр 87 градусаас доош хоол хийхээр одоо энэ бид нар одоо дээр үед одоо эмч нар тийм үү одоо шиприз зүүм үгээ яаж ариутгадаг байсан. Буцалсан одоо 100 градусан дээр тийм үү 100-аас дээш градусан дээр өндөр температур дээр хутга юунууд багжуудаа буцалгаж ариутгадаг байсан тийм үү. Тэгэхээр 100 градусаас өндөр усанд буцалгаж 30-40 минут буцалгаж ариутгах гэж байна гэдэг чинь яг адилхан бас манай бидний хийж байгаа хоол маань хэрвээ бид нэр 100 градусаас илүү тийм ингээд өндөр гал дээр буцалгаад авах юм бол хоолн дотор байгаа бүх одоо шимт хижээлчин бас адилхан одоо ариутгаад одоо бүгднийг алаа хийчихэж байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр одоо бидний одоо энэ салаад массын одоо нэг гол эд шид нь юу байгаа вэ гэхээр одоо энэ юун дээр за миний юун дээр за одоо ингээд нөгөө энэ хонхчин ингээд юу яаж эхэлж байна. Бидний энэ хийж байгаа хоол маань 93%-аар шимт хижээлээ хадгалдаг гэдгээрээ одоо салаад массын одоо гол эд шидэн тэрэндээ явж байгаа. Тэгэхээр шимт хижээл нь байна гэдэг чинь одоо 87 градусаас доош градусанд их бага гал дээр хоолчин болж байна гэсэн. Хоол их бага гал дээр болохоор хоолны одоо энэ ногооны чинь өнгө үзэмж нь яг хിവэрэ байна гэсэн. Ногоо өнгө ногоогоороо, улаан өнгөөрөө, шар өнгөөрөө гарч ирнэ гэсэн. Хоёрдугаар амт. Амт гэдэг маань одоо энэ өнгө гэдэг маань ногооны өнгө гэдэг маань витамин. Тэгэхээр энэ олон төрлийн өнгөтэй юм ногоо идэх тусмаа олон төрлийн витамин идэж гин гэсэн. Олон төрлийн амттай ногоо идэх тусмаа олон төрлийн минерал идэж гин гэсэн. Тэгэхээр энэ 87 градусаас доош градус их бага гал дээр хоол хийхээр энэ хоолныхаа шимт хижээлийг ногоо жимснийхаа шимт хижээлийг 93%-аар хадгалж байгаа гэдэг нь тэр одоо тэр нууц нь одоо тэрэндээ их бага гал дээр 87 градусаас доош гал дээр одоо хоол болж байгаа учраас энэ шимт хижээлээ хадгалж байна 93%-аар шимт хижээлээ хадгалж байна. Дээрээс нь амт тийм үү яг ногоо ч нь одоо луун ч яг луунгараа зукини одоо энэ хулуу яг хулууныхаа амтаар тийм үү яг ногоо өөрийнхөө тэр амтаар түүхийн юм шиг амт нь үлдтгээ гэсэн. Тэгэхээр энэ түүхийн ногоо биш мөртлөө болцсон мөртлөө яг түүхийн ногоо шиг амттай байна гэдэг чинь тэр минерал витаминээ хадгалсан учраас тийм болж байгаа гэсэн. Окей. За тэгэхээр бид нар одоо хоол хийн гэдэг маань одоо зүгээр нэг гицээ өнсөж байгаа гицээ дүүргэхтэй биш. Хоол гэдэг маань шимт хижээлтэй, эрүүл, амьд одоо эрдэс бодсон тэр дотроо хадгалагдсан шимт хижээлтэй хоол идэж байна гэдэг нь айгүй чухал байна. Тийм болохоор салаад мастер дээр хийж байгаа хоол маань шимт хижээлээ одоо 93%-аар хадгалдаг гэдгээрээ одоо тэр одоо чухал юм нь тэн дээр байгаа. Тэгэхээр хоол унднаасаа шимт хижээлээ бүрэн авдаг болчхороо бид нар одоо дэлгүүрээс очиод тийм үү органик айгүй үнэтэй органик хоол хүнс аваад идэг тийм үү. Тэгсэн мөртлөө хоол хийх процессэндээ бид нар тэр органик гэдэг бүх шимт хижээлийг алаад хядаад хайчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр үнэтэй авсан юмныхаа одоо үн цэнийг гаргаж чадахгүй зүгээр л хамаг юмыг алж хядаад одоо хогны савнд одоо мөнгөө органик ногоо юугаа хийж байгаатай яг адилхан одоо эффект үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ манай энэ хонхны одоо энэ учир нь юу вэ гэхээр одоо гэр бүлдээ та нар хүүхдүүдтэй гэр бүлдээ шимт хижээлтэй эрүүл эрдэс бодис нь хадгалагдсан эрүүл хоол идүүлж байна гэдгээр айгүй чухал байна. Ганцхан хоосон ходоодоо дүүргэх биш тийм үү. Тэгэхээр эрүүл хоолноосоо эрдэс бодис авч чадчихна гэдэг чинь бид нар одоо энэ эсрэг бусан витамин те янз янзын одоо хоолны одоо энэ саплементууд одоо витаминууд одоо ихээр уух одоо ямарч шаардлагагүй гэсэн. Дээрээс нь ихэнх одоо тэр витамин одоо юунууд тэр эрдэс бодисууд нь хүний биед яг шингэцэн бас хитгэн хувьтай байдаг. Тийм болохоор их хүнтэй витамин авч уугаад байгаа боловч яг тэрний хэдэн хувь нь одоо хүний биед үйлчилж байна. Хэдэн хувь нь хүний биед одоо тэр эрүүл мэндэд нь одоо ач холбогдол өгч гэнэ гэдэг нь бас асуудалтай. Тийм болохоор ямар брэнд те яаж хийсэн, яаж үйлдвэрлэсэн те яг одоо орцууд нь юу вэ гэдгээс шалтгаалаад бас витаминуудын одоо тийм үү хүний биед үнэхээр тэр витамин нь очиж гэнэ очихгүй нь эсвэл зүгээр юунаас өтгөн шингнээр чинь буцаад биенээс чинь урсаад гарчиж гэнэ үү гэдэг нь
бас асуудалтай тий. Тэгэхээр энэ хүн хоолноосоо эрдэс бодис витамин авах нь хамгийн одоо хүний биед шингэт сайтай, хүний биед үлддэг, хүний биед одоо илүү сайн нөлөө үзүүлдэг нь маань яг өөрийнхөө ногоо жимс хоолноосоо энэ шимт хичээлээ авах гэдэг маань айгүй чухал болчиход байгаа юм. Окей. За хоёр дахь юм болохоор одоо хүнд металлын одоо хордлох тий одоо энэ юуны за би энэ юуны хүмүүс би нөгөө нэг хоолны хичээл үзүүлэхдээ энэ юуны энэ янз янзын төрлийн тогоонууд энэ янз янзын материалаар хийсэн тогоонууд дээр би содны тест хийж үзүүлдэг. За миний содны тестийг яаж хийх үү гэдгийг миний бас YouTube channel дээр байгаа. Та нар гэртээ байгаа тогоонууд дээр бас содны тест хийж үзээрэй. Тийм болохоор энэ тогооноос чинь ямар одоо хүнд металл химийн бодисууд одоо ялгарч одоо хоол руу ч дамжиж орж байгаа вэ гэдгийг бид нар мэдэхгүй одоо янз янзын давс амтлагчаараа дараад бид нар тэр юу болж байгаагаа мэдтгүү тийм үү. Тэгэхээр одоо жишээлбэл энэ хар одоо юм тефлон тийм үү хар юм юу тогоонууд би энэ одоо энийг айлаас авсан байгаа нэг хоолны хичээл зааж агаад манай тогоо худалдаж авсан айлууд надад хуучин тогоогоо өгөөд би тэрнийх нь оронд шинэ салаад масын тогоогоор ингээд сольж өгдөг байгаа. Тийм болохоор энэ хуучин айлын тогоо. За энэ тогоо яаж яа нэхэр ингээд та нар харж байгаа ингээд зурагдсан байгаа. Энэ зурагдсан байгаа болохоор энэ зурааснууд үүсэж байна гэдэг чинь энэ материал энэ хар энэ будаг штэ энэ чинь ингээд будцсан ингээд байгаа. Энэ будаг энэ маань ерөнхийдөө нөгөө энэ хорн одоо энэ зураасаар чи ингээд юу яагаад хорн энэ юу руу чин хоол руу чин дамжиж орж ийн. Дээрээс нь хоолнд орохоос гадна одоо бид нэр тэр одоо халахаар чи ингээд уур гарч байгаа шүү дээ. Тэр уураар бид нар бас амьсгалж байна тий. Тийм болохоор энэ тефлон тогоонууд маань айгүй одоо хортой янз янзын өвчин үүсгдэг, аллерги үүсгэх, зарим хүмүүс аллергитэй гэдэг. Юунаас аллерги үүсэж байгаа мэддгүү, тест өгөөд ч мэддгүү, янз янзын им уугаач зүгээр болдгоо. Нэг сонин тийм ханиадч юм шиг, аллергич юм шиг тийм юунууд симптомууд гараад байдаг. Зарим хүмүүс энэ тефлон энэ тоогоо сольсны дараа тэр аллергины зарим симптомууд нь алга болдог. Тэгэхээр бид нар энэ нөгөө химийн бодисуудад энэ тогоон дотор байгаа химийн бодис, хүнд металл, янз янзын одоо материалаар хийгдсэн энэ тогоонуудаасаа бас харшилж яах гэдэг бас мэддэггүй. Энэ тогоогоо солихоос нааш тэрийг мэдрэхгүй ингээл яваад байдаг олон жилээр ингээ яваад. Ялангуяа одоо хүүхдүүд тийм үү, жирэмсэн эмэгтэй хүмүүс одоо зарим нэг амтан одоо татны төрлийн шувуу өдр бол энэ тефлон энэ хар ийм бүрхүүлтэй ийм тогооны хажууд одоо энэ дотор хоол идэх болон одоо энэ тогооны хажууд байхыг хориглодгоо. Яагаад гэвэл тэр нөгөө хортой одоо энэ юу уураар энэ хоолоор нь дамжаад хор орох магадaltaй учраас за зарим төрлийн одоо татны төрлийн шувуунууд бүр тийм гэрт одоо ийм тефлон ийм хар ийм тогоонд хоол хийхийг хориглодгоо. Яагаад гэвэл хэрвээ энэнийг үнэрлэх юм бол энэ химийн бодис үнэр тэр шувуу тэр доороо үхэх магадaltaй. Тийм болохоор энэ ийм ямар одоо энэ Google дээр үзэж болно, интернетээр дүүрэн одоо видеонууд байгаа. Одоо яагаад энэ ийм олон ганцхан хар биш. Зарим хүмүүс ийм нөгөө шар өнгөтэй, улаан өнгөтэй, ногоон өнгөтэй, цэнхэр өнгөтэй, цагаан өнгөтэй янз янзын одоо юунууд байгаа шүү дээ, төрлийн тогоонууд байгаа. За тэднийг одоо илүү эрүүл гэж энэ хараас илүү эрүүл гэдээ ойлгоод байдаг. Тэд нар ч гэсэн яг адилхан химийн бодисоор үүсгэсэн будгаар будаж тэр өнгө оруулсан учраас яалтчгүй тэр химийн бодис хүний биед, хүний амьсгалаар, хүний хоолоор дамжаад биед ч орж байгаа. Тийм болохоор тэрийг бас анхаараарай. Энэ хоолны тогооны энэ хийж байгаа энэ ганцхан одоо хоолндоо органик юм авч идэхтэй биш. Бас яаж энэ органик хоолоо ямар тогоонд хийж юу идэж байгаа вүлээ, ямар юм дээр холилдоод ингээ идэж байгаа вүлээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Окей. Тийм болгоо манай салаад мастер болох 316 Ti гэдэг titanium to stainless steel маань энэ surgical grade гэж байгаа. Тийм бол мэс цэслийн одоо эмнэлгийн зориулттай өндөр одоо зэрэглэлийн цэвэр төмрөөр хийсэн ба. За би нэг кек үнэрчж байна. Би энэ кекнийхаа юг хутга хийж үзээтгэе. За жоохон нойтон гарч ирж байна. Тийм болохоор би ахаад жоохон байжгаад нэг 5 минутын дараа ахаад үзье. Окей. За миний юу болохоор ингээд одоо 12 минут дутуу байна гэдэг энэ юун дээр гараад ирсэн байна. За тэгэхээр миний гомтой хоол маань 12 минутын дотор
юу яах нь болох нь. За тэгэхээр энэ төмөр гэдэг юм surgical grade төмөр гэдэг маань хүний биед ордог одоо энэ имплантууд байна тийм үү. Хүн хөл гараа хугалах юм бол одоо юм шүрүүпнүүд хүний биеийн дотор ордог шүрүүпнүүд мэс цэсний хутга гэдэр маань энэ одоо өндөр зэрэглэлийн төмрөөр хийгдэж байгаа. Яагаад энэ төмрөөр хийгдэж байна гэхээр хүний биед ороод урвалд орохгүй, бактери үүсэхгүй, зэврэхгүй тий олон жилээр хүний биед одоо дотор байхад ямар нэгэн одоо харшил, ямар нэгэн асуудлууд үүсэхгүй гэдгээрээ тийм төмөр хэрэгжилж байгаа гэсэн. За тийм болохоор тийм бас адилхан тийм surgical тийм үү мэс цэслийн одоо тоног төхөөрөмж хэрэгэлдэг, тийм өмнөд хэрэгэлдэг эмнэлгийн зэрэглэлийн өндөр одоо чанарын төмөр хэрэгэлснээрээ одоо ялгаатай гэсэн. Хүмүүс харахаар энэ чи адилхан л төмөрн тоогоо яа, төмөрн эмчлэн ямар ялгаатай, яагаад ийм заавал ийм төмөр байх ямар шаардлагатай. Зүгээр л ган төмөр байхад болоо юм биш үү гэж бодоод байна. Мэдээж яг одоо хүний хувцсны материал шиг адилхан энэ одоо тийм үү цэвэр даав байж болно, силк байж болно, кашмир байж болно. Тэгвэл та миний камерын ардаас энэ ямар даав вэ гэдгийг яг барьж үзэж, яг мэдэрчтэй өөрөө өмсөж л үзэхгүй бол энэ материалыг зүгээр ингээд холоос хараад та нар ямар материалаар хийснийг мэдэхгүйтэй адилхан яг бас төмрүүд бас бүгдээрээ зэрэглэлтэй, ангиллалтай ямар чанараараа ялгаатай байдаг тийм үү. Тийм болохоор яг бид нэр хоолны хичээл хийхдээ ийм янз янзын танаа гэрт чинь байгаа тоогоо болон манай тоогоон дээр ингээд содны тест хийгээд үзүүлээд амсуулаад тэр ялгааг бид нэр үзүүлдэг. Хэрвээ та нар өөрснийхөө гэртээ байгаа тоог тестэлмээр байвал миний YouTube дээр байгаа видеоны линкийг би энэ видеоныхоо доор бас оруулаад та нар гэртээ хийгээд үзээрэй. За дээрэс нь манай тоогоон дээр хоол хийхдээ усгүй, тосгүй хийх боломжтой. За тосгүй хоол хийж яана гэдэг одоо хуурга байна, цөөн байна тий. Янз янзын одоо бидний байнгын одоо тос их хэрэгэлдэг одоо ийм хоолнуудад манай энэ тоогоон дээр тосгүй хийх эсвэл бүр их хамаагүй бага одоо 1-2 халбаг тосоор хийх боломжтой байдаг. За жишээлбэл хуушур гэх юм бол мэдээж гурилтай учир заавалчгүй ямар нэгэн жоохон тос байх шаардлагатай. Тэгвэл одоо хідэн аяг тосон дотор биш зүгээр 2 халбаг шар тос хийгээд юу яхад манай одоо электрик скиллет дээр 400 градус дээр хуушураа их амархан хурдан гой шарагдаад ерөөсөө 3-аас 4 минут нэг талдаа болоод хуушур их хурдан амархан гой болно гэсэн үг. Окей. За дээрэс нь усгүй яагаад хийж байгаа юм бэ гэхээр манай одоо жишээлбэл хуурах ч юм уу, цөөвн ч юм уу те ямар нэгэн хоол ихэд бид за шөлтөө хоолноос бусдад нь заавалчгүй жоохон ус хийхгүй бол нөгөө эсвэл хуураа олчдаг, эсвэл түлэгдээд эхэлдэг тийм үү. Тэгэхээр манай тоогоон дээр би бас яаж одоо усгүй, тосгүй хоол хийж болдгийг би бас энэ цуврал хичээлүүд дээр болон манай худалдан авалт хийсэн айлууд дээр гэрт нь очиод тэрийг нь зааж өгөөд, хилж өгөөд яаж одоо нөгөө жирийн өдөр тутмын хийдэг хоолнуудаа аль болохоор бага тостой эсвэл бүр тосгүй, эсвэл усгүй, эсвэл одоо шүл бол те яаж шөлөө зөв хийж болох тэр аргачлалуудыг би бас зааж өгдөгөө. Окей. За дээрэс нь цаг гэдэг маань одоо хамгийн үнэтэй цэнтэй юм тийм үү. Бид нэр цагаа одоо галтгоонд 1 цаг одоо зогсож хоол хийх биш. 1 цагийн оронд 30 минутын дотор хоолоо хурдан хийгээд юу яагаад галтгооноо цэвэрлээд өөр юмдаа цаг гаргах тэр цагийг чинь гаргаж өгч байгаа. Тийм болохоор манай энэ салаад мастер дээр 1 цаг болдог хоол 30 минут болдог хоол 15 минутанд болох боломжтой учраас одоо тэр илүүдэл цагаа тийм үү бид нэр өөр юмд өрцөж болно тийм үү. Гадаа гоё алхаад ирж болно, хүүхдүүдтэйгээ тоглож болно тийм эсвэл номоо уншиж болно, гэр орныхаа ойр зур юмнуудыг янзалж болох тэр цагийг чинь илүү гаргаж өгч байгаа гэдгээр цаган дээр одоо айгүй хэмнэлттэй салаад мастрын одоо хоол хийж байгаа. Дээрээс нь зарим юмнуудаа тохируулаад тавьчих юм бол та нар намайг өнөөдөр одоо харж байгаа тийм ямар ч гар хөрөхгүй ингэж онгоолгож шалгаад ингээд ах шаардлагагүйгээр хоол чи өөрөө болоод ингээд унтарчиж байгаа гэдгээр айгүй бас нэг онцлогтой байгаа. Окей. За дээрээс нь надаас бас нөгөө энэ юу тоогоо яаж цэвэрлэх вэ? Ганг тоогоонууд ингээд амархан түлэгдээд байдаг. Түлэгдсэнийхаа дараа цэвэрлэхэд амар хэцүү байдаг. Яаж одоо тоогоонуудаа цэвэрлэх вэ? Яаж түлхэхгүй байх вэ гэдэг тийм юмнууд байдаг. За хэрвээ галаа зөв тааруулаад манай салаад мастер дээр хамгийн өндөр гал нь ерөөсөө дунд зэргийн галаас хонх дуурсны дараа хамгийн галаа багсгаад баг гал дээр хоол идэг болохоор зөв хэрвээ хоолоо хийгээд сурчих юм бол түлэгдэнэ гэж ерөнхийдөө бараг болох байхгүй. За түлчлээ гэж бодъё. Мэдээж ямар нэгэн тоогоон дээр ямар ч тоогоон дээр манай тоогоо байна уу, өөр тоогоо байна уу, өөр компани тоогоо байна уу, ямар материалаас хамаарахгүй өндөр гал дээр удаан тавих юм бол бүх юм түлэгдэнэ.
Бүх тоогоонууд адилхан, бүх хоол бүгдээрээ адилхан түлэгдэнэ. Тийм болохоор за түлчлээ гэж бодъё, тийм үү? За тэгээд түлчлээд яах юм бол манай салаад мастер дээр бол их амархан ерөөсөө зүгээр халуун ус хийгээд 20-оос 30 минут байлгаад өөрөө ингээд хуулраад гараад ирнэ. Хэрвээ нэлээд амар одоо тийм үү одоо жишээлбэл зарим хүмүүс нөгөө хоолоо мартаад одоо 2-3 цаг яваад бүр тоогоор тасгаар болтол түлцсэн байдаг. Тэгэх юм бол одоо юу яагаад юунд плеткэн дээр ус хийгээд жоохон юу хийгээд цагаан цуу винегер тийм үү цагаан винегер хийгээд манай салаад мастерын паудер байгаа. Манай салаад мастерын паудрыг хийгээд манахаас тогоо авсан айлууд бүгдээрээ энэ үнэгүй нэг паудер ирдэг байгаа. Энэ паудраа хийгээд нэг 10-аас 15 минут буцлагч. Тэгэх юм бол юу ч өөрөө ингээд хуулраад амар л одоо юу гарахгүйгээр хүч чадал гарахгүйгээр юу яаж бол. За хэрвээ юу яагаад жоохон юм жижиг үлдэгдэл одоо түлэгдэнэ чи үлдэгдэл байх юм бол энэ салаад масрын паудрыг жоохон цацаж өгөөд пейпер таул аваад нойргоод ингээд цэвэрлээд ингээд бөөрөнхийн аргаар ингээд цэвэрлээд юу яах юм бол энэ тоогыг чинь шив шин юм шиг болгоод гой өнгөлөөд цэвэрхэн болгож өгнө гэсэн үг. Окей. За тийм болохоор манай салаад масын паудер ахиж нэмэлт одоо дууссан хэрэгтэй бол надтай холбогдороо надаас ахаад нэмж худалдаж авч болно. Манай энэ паудер $16 байдаг шүү. Окей. За дээрэс нь энэ танаа тоогоо чинь үнэтэй ганцхан баян хүмүүсүүд авах боломжтой одоо тэд жирийн одоо хүмүүс одоо авах ямарч боломжгүй гэд хүмүүс тэгээд идэг. Би бол тэрэн дээр юу яана? Ямар учиртай вэ гэхээр удаан манай салаад масыг удаан хэрэглэх тусам нэгдүгээр мөнгөө хэмнэ. Яагаад гэвэл ахиж нэмэлт тоогоо авах шаардлагагүй. Манай тоогоо 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил, 50 жил хэрэглэсэн ч яг хэвээрээ ажиллаж яг адилхан одоо гоёороо байна гэдэг хэрвээ зөв арчлаа, зөв хоолоо хийгээд явах юм бол тоогоо ч бол 20, 30, 40 жил ямарч проблемгүй ажиллана гэсэн. За дээрэс нь бид нэр хоол хийхдээ одоо манай энэ жишээлбэл электрик скиллетийг будаах шагчаар slow cooker тийм oven одоо юу pressure cooker одоо нэг даралт нөгөө юу битүү тоогоо шиг тийм үү удаан болгогч шиг одоо шарагч шиг духовка шиг плетик шиг бүх төрлийн айгүй олон юмнуудыг орлож байгаа гэдгээрээ галтоонд ч байдаг айгүй олон төрлийн тоогоонуудыг чинь ямар ч хэрэггүй болгоно гэсэн. Яг бол манай салаад мастер дээр шарж болно, буцалгаж болно, будаан агшааж болно, slow cooker хийж болно, тийм үү? Удаан агшааж болно, юу даралттай одоо хорхог морхог гэдэр хийж болно, тий. Тэгэхээр тэр олон төрлийн тоогоо галтгоонд байх хоглох ямар шаардлагагүй. Бүх төрлийн хоолыг манай тоогоон дээр нэг тоогоон дээр хийнэ гэсэн үг, окей? Тэгэхээр манай тоогоонууд бол ерөөсөө өндөр намхан том жижиг одоо 1 литрээс 16 литр хүртэл 38-аас 39 төрлийн одоо тоогоо галтгооны аксессуарууд байдаг учраас манайх бол сонголт бол хангалттай хідүүлэхнэ байдаг айлууд бол манай жижиг тоогоонууд олуулаа байдаг айлууд манай том тоогоонуудаас тий ингээд шилээд сонгоод дуртай тоогоонуудаа сонгоо шилээд авч болно. Заавал ч одоо ийм юм ав гэсэн одоо тийм шаардлага бол байхгүй. За би нөгөө кек ахаа шалгаачих. За одоо ерөнхийдөө кек маань ерөнхийдөө болж байна. За манай юу паста маань 3 минутын дараа болно. Гэхдээ ерөнхийдөө паста бол болцсон байгаа. За би ингээд юу яаж үзүүлье. За ингээд гоймон болоод мах болоод бүх юм ингээд нэг зэрэг болоод окей. За би та нарт юун дээр зүгээр би аяганд хийгээд амсаад үзээтгэе. Манай гоймон яг гой болсон байна уу үзээтгэе. За ингээд миний юу бөөрөнхийн махтай улаан соостой паста болсон байгаа. За би гоймноо амсаад үзье. Гоймон яг гой хатуу биш. Яг гой зөөлөн болсон байна. Тэгэхдээ нөгөө дэндүү нэг зөөлөн юм нэлцэнгаа болчихдаг шүү дээ. Тийм биш. Яг гой болсон байна. Тийм болохоор ингээд миний хоол юм махан амсаад. Мах гой ингээд жигд
гоё амттай байна. Давс маус бол яг өстө супер гоё таарсан байна. За ингээ паста ийм амархан хурдан будаак шагчийн тохируулга дээр 20 минутын дотор ингээд пастагаа хийж болно. Хэрвээ би энэ дотор бэлэн болцсон бөөрөнгийн мах хийсэн бол нөгөө өмнө нь нөгөө нэг юу яахгүй бүх юмаа хийж болно. Бөөрөнгийн махаа ногоогоо гоймонгоо бүгдийг хийгээд соосоо хийгээд шууд таглал райс нэг дээрээ тавиал тэгэл болчих болно. Би өнөөдөр нөгөө түүхий митболс хэрэглэсэн болохоор би жоохон махаа болгож жагаад хийгээд райс нэг дээрээ тавьсан. Гэхдээ яг адилхан концепт нь бол адилхан. Райс нэг дээр тэгээд юу ч юм болчихж байгаа. За миний кейк болцсон. За ингээ жоохон хөрхөөрөө би жоохон сэгсэрж жагаад салгаад гаргана. Одоо жоохон халуун байгаа болохоор би нөгөө зүсэж нөгөө гаргаж үзүүлж чадахгүй байна. Тийм болохоор би жоохон хөрснийхэн дараа би юу яагаад гаргаад дараа нь би та нарт зургийг аваад юун дээр видеоныхоо доор комментэн дотор зураг оруулаад үзүүлнэ. Тийм болохоор хэрвээ асуух юм байх юм бол коммент бичээрэй. Би тэгээд yes you can. Тэгээд юу яагаад асуух юм байх юм бол мэдээлэл авмаар байх юм бол би бүх мэдээллүүдээ юуныхаа доор видеоныхаа доор description дээр нь оруулчихна. Тэгээ манай Salad Master Mongolia USA page руу ороод бас нэмэгдэл мэдээллүүд авч болно. За сая манай 5 сард манай энэ гоё промонууд одоо ингээд 5 сар дуусах гэж байна. Тэгээ 6 сарын бас промо юу яагаад манай юун дээр пэйжн дээр гарцсан тавигдсан байгаа. Тийм болохоор манайхаа ороод үзээд сонирхоод үн бүх мэдээллүүд тэр дотор орсон байгаа учраас манай пэйж руу ороод юу яагаад үзээд сонирхоод үзээрэй. За хэрвээ асуулт байх юм бол асууж болно. За би болохоор албан ёсны одоо Salad Master-ын дилер бодоод энэ жил одоо 3 дахь жилээ үзэх гэж байна. Тийм болохоор одоо 3 жилийнхаа ойд зориулаад сая 6 сард манай 3 жилийн ой болж байгаа. Тийм болохоор 6 сард зориулаад супер промо, супер гоё сет гаргасан байгаа. Та нар ороод тэр дотор ороод зургнуудтай, мэдээлэлтэй, үнэтэй бүх мэдээллүүд орсон байгаа. Тэрийг ороод үзээд сонирхоод үзээрэй. Тэгээ асуух юм байвал асууж болно. Манайх Монгол руу шууд Чикагоос 7-оос 10 хоногийн дотор Монгол каргогоор Улаанбаатарт шууд 7-оос 10 хоногийн дотор тогоонууд очдог байгаа. Хэрвээ Монголд тогоонууд үзмээр байвал манай тэнд тогоотой айлууд бас байгаа. Аль нэгэн дээр нь очиод бас үзэх боломжтой. Гэхдээ видео колл хийгээд ерөнхийдөө бүх юм тайлбарласан байхад ойлгомжтой баха гэж бодож байна. За тэгээд өөр би юу хэлмээр байлсан бэлээ. За өнөөдрийн хоолнууд ингээд таалагдсан байх гэж бодож байна. Ямар амархан хурдан гоё одоо юмнууд хийж болдгоо гэдгийг өнөөдөр би та нарт одоо лайвын видеонуудаараа үзүүлээд байгаа нь одоо рил хийснээс яг ингээд тайлбарлаад ингээд шат шатаар нь ингээд хийлгсэн хүмүүс айгүй гоё байна, таалагдж байна. Энийг ахиж оруулаарай, ахиж илүү хоол оруулаарай гэд хүсэлтүүд ирсэн байгаа учраас одоо энийг үргэлжлүүлээд би одоо ингээд 6 сар хүртэл одоо юу яана. За одоо би 6 сарын 1-ээс 10-ны хооронд Калифорни очиж байгаа. Хэрвээ Калифорнид Сан Диего болон Илээд байдаг айлууд байх юм бол надтай холбогдоод би бас манай пэйжн дээр ямар өдрүүдэд аль хотуудад байх одоо скежүүлээ тэрэн дээр бас бичээ тавиад үлдээнэ. Тийм болохоор надтай холбогдоод хэрвээ уулзаад сонирхож байвал би бас очиод хоол хийгээд үзүүлж болно. Тийм болохоор дараачийн видео болтлоо. Түр баяртай. Тэгээ бүгдээрээ сайхан хооллоорой. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаарай. За бай.